Ноён Батүл танд хандаж хэдүү хэлье. Бүдэрч унсан шалтгаанаа бусдаас хайгаад толгоогоо өвтгөж байна. Хамаг учир нь өөрчлөлт байгаа юм шүү дээ. Улс төрч хүн гэдэг тогтоо тухтай төвчээртэй байдаг болохоос ч дагчигнуур хэрүүлж хонжигнуур байж болдоггүйг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй юм. Тэр тусмаа бүхэл бүтэн баг удирдах явсан хүн хамгийн их буйртай тулхтай байх ёстой гэдгийг одоо ч ойлгохгүй бурууга бусдаас хайсаар л явна. Авахымгүй луу өрчин тонолчин үнэн залтай жилээ өнөө хятад нарт баяр цагт бол улс төрчийнхөө хувьд зодуур сайн даадаг хэвлэгэндээ хэрэлдэж орилж өсөлгөө урж уйлаад байдаг хувирхан чанартай хүн байж илээ хөөрхий. Та тийм байж чадсангүй. Нэгэнт л олны өмнө гарч ирсэн бол хүссэн хүсээгүй төмний анхаарал орж таарна. Хэлсэн үг болгоны өдөөс хэрүүлж явгаа шиг хариуцсан хэрэлдээд үнэн үг хэлсэн хүн бүрт өгш санаж элдвийн нэр хаж өгөөд байгаа чинь хэн тань дуртай байхад да. Монголын ард түмэн таны гуйд сонгоогүй та л өөрөө дэважин амлаж баймаажин гарч ирсэн. Чухам энэ муухай зангаасаа болж та бага арлаа. Хамгийн ноцтой алдаа чинь сошиал ертөнцийн дайн зарлаж тэднийг алуурчин террорист зүйрлсэн. Тэр сошиал ертөнцийн доосон таны миний найз нөхөд хорвоо ертөнц ховж бүгд л багтдаг юм шттэ. Үүнийг л та ойлгосонгүй. Одоо ч элдвэр хэлж цунами монамич гэх шиг элдвийн том бодож уймарсаар л явна. Тэгээд одоо өнөх террористуудаа ялагдлаа. Монголд алуурчин лалрууд байхгүй байх ч ёсгүй. Баг хамт олноо алсан хамгийн том шалтгаан чинь энэ. Бусдаас муу үг дуулмааргүй бол та улс төрд орох хэрэггүй байсан. Тэрүүлчүнд улс төр зөгтөггүй юмаа гэдгийн хамгийн тод жишээ бол сайхан бэлэг та хоёр л байлаа. Төгсгөлд нь хэлэхэд хаа хамаагүй хинтийн ууланд явж байсан хоёр хужааг өмөрч далхинаж байсны чинь учрыг одоо ч бодоод олдоггүй юм да. Манай лалрууд.